Dol aro. You think we sang it tall. Yeah. Think we sang it tall. За юу яцхан сонсогчдоо нийгмээс ангид подкастын дахиад нэг шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн зочноор дуучин амраа оролцож байгаа. Тэгээд хөтлөгчөөр бол мен завитээр суудгаараа сууж байна. Юу байна амраа? Сайн бацгаано. Тайвна. За юу байна? Их орондоо ирчихэл халдвартаас гараад уран бүтээл рүү орж гал тэгээд сайхан наадмаллаа. Тэгэл байж байна. Ерөөсө хавраас 7 сар хүртэлх ингээд түүхээ товчхон. Тэгэл явчлаа тий ерөөсө. Тий Монголд ирээл халдвартаас гараал тэгэл сайн наадан болоод тэгэл одоо уран бүтээлд орд юм. Тэгээд тэр хоорондоо санахгүй байна. Арай үр бүтээл өнгөрөөчлөө. Гэтэ үр бүтээлгүй гэхээс хоёр газар амьдраад ч амар хэцүү юм байна. Аха. Ер нь. Ингээ нэг газар дасаа буцаа нэг өөр газар ирэнгүүт ингээ өмнөх нэг юм зуршлууд бүгд арилаад одоо сайн зуршлууд л та дадлууд гэх юм. Тэгээ нөгөө төлөө олж авах гал хичээж ил явна да. Улаанбаатарт ирсэн чинь сайн дадлууд алга болоод нэг үү. Тий. Сайн дадал нь муу зуршлага аччихсан тоосно. Ирээл харин ер нь тийм карантинд ингээ хит карантинлэгтэйсэн чи хүний нөгөө нэг оёсон ачаа өөр ингээ дасчтсан биш. Чи ганцаараа байсан уу яг? Ганцаараа байсан уу? Карантинд. Карантинд аа. Аха. Тэр чинь нөгөө нэг олуулаа ордог гэсэн юм. Хэдүүлээ. Нэг күүлэгч, нэг күүлдүүтэй гурлаас. Аха. Тэгэл жинхэнэ зузраал гиснэ тий. 2-7 хоног гиснээ намайг орж исэн чинь 3-7 хоног болж маллаа. Бүр утсан биш тий. Би тэгэл бүх сошиал медиа дээр олон талаа бичээлсэн хүмүүс нэг ойлгохгүй байгаа гэсэн. Монголчин хүмүүс ямар ч тийм байхгүйсэн. Карантинаас гарсан чинь ерөөс хүмүүс бүр ингээд зүгээр л чийлэр явж байгаанаас ямар ч тийм онц ноцтой байдаггүй тий. Тий. Амар уншихаар амар юм болоод байгаа юм санагдаад ирсэн ч зөрөө гараад байв. Зөв годомжаар хүмүүс шилрээл явж идэг нэс тий зөв шилэрсэн. Тэг гэрээсээ шилэрч маск дуусаад амар өсөх. Нөхцөлөд л өөр байсан тий. Ер нь би чи бараг л энэ 20 он гарснаас хойш өөрийгөө карантинлцсан байхгүй юу? Одоо 7 дахь сард байж байна. Ер нь тийм карантин амьдрал бас сонирхолтой л. Ер нь бүгсэн ирсэн байдалтай тий. Чи юу ойлгов? Тийм ээ. Юу сурав? Чи? Тийм ээ. Ер нь пандемикаас. Аха. Ер нь тэгэл амар их юм сурлаа. Тэгээд зам. Гэгээр зам хөрчлөө шүү дээ. Гэгэрсэн үү? Гэхдээ яг тэгэл нөгөө нэг жижигхэн зүйлээс айгүй кайф авч сурч байна. Одоо өмнө ингээл юу гэдэг чи аялал ингээл том тий. Карьер мэрэр байнгын нэг юм өсөлт төвшлттэй тий. Тийм байдгүйс чи одоо тэгэл ингээл нэг байгаадаа айгүй сэтгэл хангалуун тэгэл яг халдварт руу орсон чинь хэсэг эхний 3-4 хоног л амар айсан л та. Аха. Яг нөгөө коронавитой хүмүүстэй хамт орж байгаа болов гэж бодож байна. Дотроо нууцхан хардлага явж байгаа тий. Тэг тэгснэ ингэ суулгч гиснээр орж ирэхээр энэ муу яг коронавитой аваад гэж. Нөл параноя тий зүгээр. Darkс би бүрдтэй амар dark. Яг тэр үе чинь нөгөө нэг Японд нөгөө Diamond Princess лөө тэр онгоц монгоцоор нөгөө юу хүмүүс зөөрлөд ороод ирсэн. Гинт ингээ тоон өсч мөссөн. Тэгэхээр чинь Америк эднэрлүү тараагүй Япон Японс Азаар яажсан баг тий. Тэгээ нөө Наруто антрээр дамжаад ирсэн нэг ч хэлэх өөрөөгөө ч нэрэж авцсан ч юм санагч маягтай. Яг нөгөө нэг Мяти онгоц хүлээжсэн чинь баг 3-4 цаг ойчрсан байхгүй юу? Тэгээд Starbucks руу яалчгүй юм идэхгээ маск авцсан. Тэрнээс л яг тэр үедээ би авцгаа. Яг агаараар те ингээ халдварлцсан гэж та тий. Яг тэгж яхад Наритоос авцсан энэ гэж та. Гэтэ гайгүй тэгээд монголчуудтай хэлэхэд 4 удаа тест өгөөд бүгд сөрөг гарсан. Тэгээд суларсан байдгийг. Nice. Сулраад болоогүй. Одоо зүгээр үстэй. 14 хоног карантин.
Тийм амар. Одоо зүгээр шүү 70 үеийн айгу удаан үргэлжилтийн гэсэн шүү дээ. Тийм амар. Нэмж парадуулаад байдаг те. Харин одоо л тэгэл коронавирусныг баг марчаад байгаа юм шиг наадвал ч юм уу болсон. Ааха. Сайхан наадсан уу? Нэр хаагур яаж наадсан бэ? Тэгэл тэрл чавцаал лээд гэрэлний лагер маа. Сүүлийн тэр нь бол Улаанбаатарын зам ам чи нурж мураад. Зам болго одоо ингээд Улаанбаатар бүр өмнө сенсацтай те. Харин тийм ээ. Монгол улс зүгээр сенсацаар дүүрэн байж тэд хэдэн хүн тэгжээ, энд хэдэн хүн ингэжээ, тэрэлжийн зам ингэжээ, хүсгэлийн зам ингэжээ, зам болго ерөөсөө. Тэгэл зам болохоор яг нөө гардаг хэрүүлүүд нь гардаг те. Энэ нөө халуун ус нь хизээ ирэх юм бэ? Тэ. Ингээ ажиллаа, тэгээ ажиллаа гэж те. Татгатаад идэг те. Тэгээ одоо энэ Монголын асуудлууд одоо бид нар л өөрчлөх ёстой юм шиг байгаа тий. Тэгэд хаагур яаж наацыг нээж шиг тийм амар тий. Гүнзгийх гэж штэ. Америкт ингээд явцсан шүү. Та хоёр л өөрчлөх байсан шүү дээ. Би бол Японоос ирчлээ. Зүгээр штэ. Тэгээд хэдүүлээ гоё хамтарч ажиллаад өөрчилж болно штэ бас. Хадлаа. Болноо нэг нэ болно шүү дээ. Болно шүү. Би сүүлийн 2 жил нөө наадам мадмөр Монголд байгаагүй. Тэгэл бас гоё л хорхог идлээ. Та хоёрыг зэрэг хатаархах гэдэг. Йоо тий. Хорхог идлээ, наадмын хоошор идлээ. Аха. Гоё байсан. Гоё сонсогдсон байх шүү бас. Тийм нутаг утсан үний үг мөн байна. Яалтчгүй л бас. Гэтэ ер нь сая Японд ингээ хичнээн жил амьдарч байгаа амраа ер нь. Хичнээн жил үү? Тий. Хичнээн жил одоо ингээ ирж буцаад. 2 жил болсолтой. Аха. 2 жил болох дундуура баг хидчирчээ тэ 4-5 ирсэн. Аха. Одоо Японоор бол ус цас. Японоор бол ус цас дуулж хуурдна. Японоор одоо ус цас. Япон доо мэдхүү нэрээ. Япон доо мэдхүү. Япон яг хөгжмийн зөвөр сонсгоос нэг тийм дуулж молох төвчөнд очиагүй. Үгийн хараа яг дуулсан л та. Тийм. Гэтэ ер нь яг сонсдог хөгжмөөс арай өөр байдаг. Тэгээ Япон хөгжмийн урсгалж байгаа. Зарим нэг хамтлаг тийм. Зарим нэг хамтлагуудыг л стацл ер нь. Тэгээ сая одоо ингээ Японд ингээ байх хугацаанд ер нь юу соров ер нь яг одоо ингээд за хүний нутагт очиод ийм сурлаа гэл те. Одоо хувь хүний хугацаанд юу? Тий. Тэгэл зөндөл юм сурлаа дөө. Тэг харагдахгүй байна тэр нь гэж. Ер нь бол тэгэл одоо юу гэмтэй яг зүгээр нэг академик талаас бол угаасаа л мастерт явсан чинь тэрийг ч яриад яг тий. Зүгээр нэг хувь хүн талаасаа бол айгуу гоё нийгмийн сэтгэлтэй хүмүүс байдгийг байна гэдгийг мэдж авсан. Тэгээ тэрийг ингээ хүнч тийм хараадахаар яна би өөрөө Монголд бас иймэрхүү байдлаар ханддаггүй байсан юм байна шүү дээ. Өөрийгөө л ингээл Монголд байхдаа амар тийм urban kid мэдгэл бодож шүү дээ. Тэгээ хангалттай тийм байж чаддгүй байсан юм байна. Тэгээд яг нийгэмдээ хүн сэтгэл гаргана, нийгмийнхаа төлөө ингээд зүтгэн нийгмээ бүхний урд тавина гэдэг чинь шал өөр үт юм байна. Тийм юм ингээ харж л авсан нь одоо их сурсан зүйл юм болоо гэж бодож. Одоо нөгөө нэг цаашдаа улс их орноо яг өнөөдрийн ойрын 10 жил мэлднийх амар хөгжүүлээд байх юм биш юм ахэд одоо бас нэг юм гоё үе ирнэ штэ нэг бас тийм нэг юм дуртай төслөө санхэж үлчдэг баяа анаа болохоор тэгэхээр ингээд тийм болохоор баяа анаа болохоор машинтай нэ тийм нийгэм рүүгээ орчин руугаа хандсан юм хийх хэрэгтэй юм тий адаглал одоо ингээд модгуул газар шүү дээ Улаанбаатар ч хамаг модоо тайрцсан. Харин тий. Тэгэл яасан ч гоё цэвэрхэн улсад амьдэрсэн. Ирээл ер нь бол амар тэр одоо амьдралын стандарт бүр амар өргөгдсөн мөн ч. Тэгээ тэрийг дасгаж их зовлоо. Шороо мороо гэнт нөө миний уушгч амар цэвэрхэн болцсон. Ирээд бүр хашилмагтай бөглөрч мөглөрөө те. Бүр бөглөрөөд үхэх гээд сайн уушхны гуурсан хоолой тэлдэг юмнууд уучгайг боллоо шаавар. Йоо. Гэн. Ер нь тийм амар те. Гэх мэтлэнгийн юм гоё амьдралын орчин чинь нэг хүн тасчдээ юм биш.
Хүүшээ хүн чи ингэж амьдрч болдсон бэ гэж Оо, бичсэн тий. Харин бүр амар их тийм гарсан би бүр гэл байсгэл өдөрт гараал нэг юм ухаарал ороод ирдэг гэсэн Японд. Тэг хүмүүс нэр амар гоё би бүр ингээ амар хүндэлдэг. Тэгэл ингээл автобус нэг удаа суусан чинь нэг өвөө ингээ амар нөгөө нэг тэнд чинь бүр хүчтэй орно штэ яг дадлаатай ойрхончлоо тэр. Тэгээд нөгөө бороноор ингээ оюутнууд буудсан зарим нь нөгөө өглөө нь ингээ цагаагаар өөр ижгаад бороо бишээ зонт өнтргөө гараад ирсэн хүмүүс. Гэсэн чинь нэг өвөө зүр жолооч хүн 4-5-ыг илүү авчирсан. Яг 100 yen л юултэй. Тэгээд тэр мөрийгээ ингээ шууд үнгүү өгч мөгөөл буулгаж морлол. Жижиг юм юу тэр байтгаа баг. Тийм байдаг шүү Орхиж дээ. явж маа автобусныхаа гараас өөлж гөөж мөхөмшөр. Хаяа. Гэхдээ бас яг вэ тэгээд яг вэ юм муухай юм бас ингээ илүү их түгээд идэг угаасаа хүн болго мэдж байгаа штэ. Одоо сайн юм ингээ амар төгөхөд айгүй ингээ удаан байдаг те. Муу юм ингээл перк гэл 2 хоногийн дотор те. Яадаг лээ те. Нөө асар жамаа лайвн дээрээ зүгээр те битчаад ирээгээд тэгж хооронд нь 23 мянган хүн үзсэн гээл те. Хүлээж юм зүгээр те. Перк хүн болгон мэдсэж явах шиг тэгснэ. Тэнд ингээд өөр нөгөө талд одоо монголчууд ямар амжилт гаргаж байна. Спортоор урлагаар ямар амжилт гаргаж байна. Монгол залуучууд яаж гадаадад одоо Монголынхаа нэрийг гой гаргаж амьдарч байна гэдэг ч юм уу. Ийм юм амар юм баг одоо юу гэдэг юм сайн мэдээ айгу удаан тардаг шүү дээ. Гэтэ яг вэ түрүүний ярьсан юмн дээр бол тодорхой хэмжээнд бас нийгмийн бас нэг харьцуулж нийтлэг хандлага гэж бас өөр юм бол байгаа л та тий. харьцуулж хараад бас шүүмжлэлтэй хандаад засах юмаа засаа явах хэрэгтэй гэдгийг олж ухаараад соён гэгэрүүлээл явах нь гоё явах л та. Тий. Тэгтээс яг гой юм ойлгосон тий яг. Тэгээ бас нийгэм болон соёл иргэншил ялгаа байна. Бүр тий. Тэр өмнө зам бисэн шүү дээ. Зүгээр амар цэвэрч болсон. Яг гоо тэгэл ухаарсан биз дээ тий. Айгу next level болсон байдаг. Тэр маазрах жаа. Ер нь бол тийм тэгэл нийгмийн ялгаа. Гэтэ яг нөө монголчуудын бас юм юмд айгу гоё найрсаг, дотн юм ахаа хичээгээ харьцдаг зам бас эхэндээ бол өгүүлэгчлээс л та ингээ айгу хүүтэн өндөж юм санагдал. Өөрөө нэг юм жижигхэн улсаас Яг ингээд хүнд ийм саад болохгүй гэдэг ийм байдлаар ханддаг те хүн болгоно нь тийм болохоор ингээд тэрэн сүултээ зөв байсан эхэндээ би гомдож те Шибуяд нэг удаа нэг амар 220 кг чамдаантай барлаа юм шиг буруу нөгөө нэг трейн цуугаад буугаад тэг яг нөгөө нэг rush hour шүү дээ офисын цаг дуусал нөгөө яг нөгөө нэг Токиогийн зургнууд төр гардаг ингээл хүмүүс чинь ингээл хоёр талаас ясчаа мээ зүгээр чамдаан дээр ингээд янзаг манзаг шиг үсрээд гараа яваад идэнээс янзаг шиг бүр амар их тэднээс хөөхөн жишээ авдаг. Нэгэн жилтгоо ингээд тусчихгүй юм чи Монголд бол бас ингээд ирнэ штэ те ер нь бол яг бүгдээрээ завгүй явж байгаа улсууд гэсэн болохоор юм өөр хүн тусал цаг алдах байсан баг л та тий. Гэтэ яг царайны бадаар нэг ганц хоёр хүн туслаа. Тий бас. За бас. Гэтэ яг тэгэл Монголын бас орны соёлтой царайны бядтай өгтөө мэдээж хөгжиж одоо юу тийм Монгол шиг хөгжиж буй орноос одоо тийм амар капиталист нийгмийн нэгэнт үүссэн соёлыг шууд одоо нэгэх нь уус амар утгагүй л дээ. Тийм шүү дээ. Цаг хугацаатай цагийн ихэнд аяа бид нар л энийг бий болгоно шүү дээ одоо энэ соёлыг тий. Тэгээс яаж бид нар чинь нөгөө нэг юу ч үзээгүй байж байгаа гинт Америк ч юм уу гинт Япон явчихаар ингээд шууд зарим нь бол яг үзэл бодлоос л шууд мяалаад эхэлчихгүй аа эсвэл нэр ямар ус байсан тэр давлгаа ч одоо ингээд дуусч байгаа байхгүй тий. Монгол гоё юм байна. Хүн болгоод идэвхэлсэн одоо. Бид нар өөрсдөө гар бие оролцчихэж л Япон шиг Америк шиг болно л гэсэн үг шүү дээ. Өөрчлөлтийг өөрөөсөө. Тэгээ яг нэг гоё болоод байгаа шүү. Яг залуучууд бүгдээрээ ингээл яг Монгол гоё юм биш дээ. Ер нь явж яг Монгол бол зүгээр гадаад хүн хүртэл Монгол болцсон байна гэдэг бодлоо тэнд те. Зөвөр нөө нэг чи мэднэ сте нэг хар залуу байдаг штэ. Нэг цагаан сараар бууз мууз хийж идэл дээл өмсөөл бүхийн зодог шудаг модог өмссөн нэг залуу байдаг штэ нэг Америкт тэгэл тэр залуу Neil Troil ч үлээ тийм нэртэй Trill нөөлчлээ тийм Trill нөөлчлээ лээ тэгэл Монгол дуунууд дээр реакшн хийж мэгэлээдэг те
Тэгсээр га сүултээ зүгээр Монгол хүн болцсон байдаг юм шүү. Монгол хэлийг слайлаа сурцсан гадаад хүмүүс байдаг юм л те. Тийм. Бараг нөө монголчуудаас баг гадаад үг хэрглэж монголоор ярьж мэрэ те. Тэр нэрээ нэг тим хүн байсан штэ нэг шар залуу байсан штэ. Нэг шар залуу нэг Гарет Уилсон гээд тий монголоор бүр амар ярьдаг те. Химлээд ирж Тэр байгаа. бол амар юм. Тэр бол зөв монголчуудыг монголоор загинжидэг нэс те. Та нараа болооч гэж шиг те зөв. За нэг тиймэрхүү. Тайр юу юм? Зөрүүлээ тий. Тайр юу н коронавирус чигстэй ч юм уу. Тайр дагуу. Маск Ихэн заска шинжилгээ зүгэл өгч явж байгаа. байгаа. Маска сайн зүгээл тэгээд. Чикагод ер нь хэр вэ нас situation? Ер нь сүүлийн үед өсөөл нэг өдөрт 1000 нэмэгдээд шиг швэ өчигдөр урчигдрын байдлаар бол 24 цагийн дотор 1000 нэмэгдсэн гэсэн юм сонсогдож байсан. Өнөөдрийнхээ бол хараагүй. Хувь хүний л юу ариун цэврээс л болж байгаа тий. Одоо хэр хайхрам. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ тэр бол амар том хувийг үл эзэлж л байгаа. Ариун цэврээс ихгүй, гараа угаахгүйгаа ч юм уу, маск зүүхгүй байгаа хүмүүс бол Тэс яг нөө агаар туслаар халдварлах магадлалтай гэдэг байгаа шүү дээ. Агаарт ингээд чихтэй газар бол ингээд маш удаан байх юутай гэдэг. Тэг би ч юм бүр нөө нэг лаг өглөө болгон гүүж мууж байгаа сүултээ яг ингээд өглөө ингээд гүүж явахдаа параноидод байгаа юм. Яг нөө нэг чиний хилдэг шиг тэг. Яг энэ агаарт корона байж явах үү те гэж бодож гүүж явахдаа те. За аль бол хүн баг явсан газараар явъя мавэ өтер гэж тэгж гүүж мөөгээд те. Гэтэ масктай гүйж байгаа юм. Гүү яалаа. яаж гүүхэд масктай гүүхэд алхахад үхэх гэдэгт чинь масктай алах. Би масктай л гүйцтэй. Тэгж бас арай болохгүй хаа. Тэр бол арай л тоолширлогтой. Яг хөө чи хэрвээ ингээд нөө хорт тутааны марктай газар юм чи гайвуулахтай. хорт тутааны юм газны маск үүд штэ цэргийн. Тим юмтай гүүвэл яг тэр чинь чам хамгаална. Тэрээс чи ингээд зүгээр масктай ингээд чи ялгаагүй л тэндээс амьсгалж байгаа штэ. Гэтэ одоо тэгээ ер нь дасан зохицоол амьдрахаас өөр аргагүй болсон юм шиг санагдчих штэ коронавитор. Харин тийм бохтой. Залуу хүмүүс бол тэрцсэн маа гайгүй л тий. Туссан ч даваа гарах гэж штэ. Нэг захгүй ч гоё яг мөр хичээлээд харагдсан чи тэр талаараа жоо яриач. Гинт яагаад Чи яг хийж байгаа юм нэрэ. Чи йога хийж байгаа юу? Чи өөрөө хийж байгаа юу? Тий. Яг одоогоор бол хийгээгүй л илүү жоохон meditation тал руу бол. Бясалгал талаас аа. Тэ. Гэтэ зөв нэг guided meditation. Сонсоол тэ YouTube-аар сонсоол тэ. Стрессээ менеж хийж чадхаа болчоод. Өөрийгөө сайн сонсох хэрэгтэй баха. Тэ яг тийм meditation тийм л юм да тэ. Харин тэ. Гэтэ яг тийм сонин Тэрхүү. юм сошиалоос хол өгдөг хүмүүс амар юм 50 байт юм л шүү дээ. Тийм бах. Бас тийм. Им Instagram-гоо Facebook мөг хэрэглэдэггүй ингээд ийм тим хүмүүс ингээ хамаагүй өөр өд юм лээ. Гэтэ бидний хувьд одоо Оюун санааны хувьд амьдралын нэг хэсэг чухал хэсэг болсон болохоор хэрэглэхгүй байх боломжгүй болчиход байна л да. Яг ийм одоо дуучны хувьд бол бас төгтөн шүү дээ. Яг үгүй нөө нэг тэд нар чи яг тим хүмүүс чи одоо ингээд тэгчдэг байхгүй зөвхөн пэйж ашигладаг байхгүй. Тэгээд нэг амар одоо юу гэдэг зөвхөн ингээд харж мартгүй юу тэ профайл ерөөсөө ашигладаг. Тим бэд хин тим хүмүүсээс бэд юм лээ. Одоо нөө нэг хин чин тим штэ одоо зааж байгаараа. За санахаараа хэлээ зөө. Амраа юу. Тэг ер нь барууны одод ер нь бүгд тийм амартай. За барууны одод ярих байлаа. Тэгээд амраа Гэтэ яг нөгөө юунуудын менежерүүд ажиллаулцдаг болчих бас гайвал болчих. Тийм л. Хөөе тайрын наа чи юу дуу муу гараад байгаа юм. Сонсогдож байна. Энэ нөгөө нэг гэтээ энэ дээр бол орохгүй. Тийм хүмүүс яриад байгаа юм. хүн бол хажууд байна. Тэр чин төр зорж ирээд шүү. Тэгж ирээ. Энэ нөгөө нэг хажуу хөршүүд Амраа яасан. бөмбөр. Амраа одоо тийм бах те. амраа одоо нэг сая нэг цомог гаргасан шүү дээ. Тэ. Тэр цомгийнхаа талаар бас яриа л те.
Тий, Ямар- never гэж ямар- гаргасан. Ямар одоо доонуудтай. Тий, never болохоор never багцсан байгаа. Never болохоор ерөөхдөө 14 он лөө 15 оноос хойш ингээ хамгийн анхны single-ээсээ өнөөдөр хүртэл гаргасан доонуудаа ер нь бол багтаасан. Яг релиз болсон доонуудаа. Тэр нь нэм ийдсэн чинь бас цомог болохоор нэлээд дуутай болсон. Тэгээд жанрууд нь ч төстэй. Тэгээ би ч өөрөө өмнө бас яг Instagram ч юм уу яг юмнуудаас амар итгэвтэй ашигладаг илүү тийм private байх гэдэг чигддэгсэн. Тэгээ ер нь ингээд never-с босдоонууд айгу ингээд танигдсан байсан ч одоо яг хин нэг хүн дуулаад байгаа нь мэдтгүүлсэн юм шиг л дээ одоо чинь. Take дээр нэг төстэй хүн юм шиг те never төстэй юм шиг farewell нэг өөр юм шиг те. Зүгээр. Нөгөө нэг жоо хамсан гэхүү те. Бааса яг тэрний асуудал чинь яг social media баг хэрэгэлсэнтэй л холбоотой. Яг ээж байгаа. Яг тэр нэг амрааг яг тэгдэг шиг зүгээр opposite-ийг нэг хүн гэж боддог хүмүүс байсан гэж бодохгүй зүгээр те. Тэгснэ одоо юу гэдэг хүмүүсийг ингээ ерөөсөө ингээ мэддгүү те тийм хүмүүс байт юм лээ. Харин тэгээд ерөөхдөө бас илүү таниулах music promotion талаасаа ч гэсэн тэр цаашдаа бас ингээд илүү уран бүтээл хийхэд гадны лейблүүд ч юм уу бас нэг профайлтай нэг юм хийсэн юмтай шүгсэн захууд дээр байршуулах зорилгоор бас ингээд цацсан ба. Одоогор бол яг дижитал хэлбэрээр цацсан. Тэгэл ер нь бас CD ашигладаг одоо яг generation бас нэлээд юу болсон юм шиг шүү дээ. Тэгэл одоохондоо дижитал хэлбэрээр цацчаад байж юм байна. Nice. Баяр хүргэе те бас тийм баяр хүргэе. Яг ингээд нэлээд олон жил баярлаа. Сэтгүүлээд бас ингээд хідэн дуутай байсан 5 дуутай байсан уу? 7 дуутай. 7 дуутай байсан уу? Тийм. Ер нь л тийм 7 дуутай. Мерч бас гаргасан байж те. Футбол кнопс. Айгу гой хүмүүстэй feature хийсэн. Тийм л альбом байгаа. Тэгээ одоогор бол бас нэлээд хуран бүтээлүүд за билетэй хүртэл хамтарч байгаа тий. Тантай ч гэсэн хамтраад өгнө. Юмнууд байгаа. Тэгэл чи яаж тэр гой баабагаа чанартай. Гацалт авч маа. Жохон нууцлж исэн. Жох хувийн юм руу тэгж игээд заалаа тоосон. Гэтэ нэрээ тэр дуугаа бас гэлзүүлээ тий. Хүмүүс нөгөө нэг байн шин юм зацалтаа гэл нөгөө байгаа бичээд идэг. Уг нь бол яг хав нэлээд бэлэн болцсон юм их байгаа. Гэтэ нөгөө бас видео мэдтэй цэцэхгүй бол сайран зарим тий. Тийм юмнууд байна. Тэгэл видео sponsorship бид нар хайгаал тэгэл явж байна да. Зөв. Энэ мерч гаргасан байсан уу те футбол кентер. Тэ never дээр ер нь үгнүүд нэгэнт биш нэ үгнүүдээ өөрөө бичиж байгаа юм чинь. Тэгээс үгнүүд нь бас ингээд хүмүүс нэгэнд хүрсэн байгаа. Тэгээс альбом гаргасан гэдэг утгаараа яг never гэсэн дуугаа сонгоод яг сайхан зарим мөрөөдөр нь merch гаргаж утсан. Тэгээд одоо мөн тухайн эхний ордер нь бол яг 2 цагт дууссан байдаг. Зөв. Тэгэхээр одоо дахиад авъя гэвэл хүлээх хэрэгтэй байгаа юм байна те. Тэгээ одоо ер нь бол 7 сарын сүүлээр ер нь хийгдээд 8 сарын гэхээр дахиад merch тэгээд hoodie гаргаж байгаа. Яаж авахаар бол яаж авах вэ? Манай рекламыг явуулаарай бас те. Би болохоор нөгөө нэг more гэд манай найзын нэг одоо шинэ тийм брэнд үү more clothing гэд тэрнтэй хамтраад Amra more гэсэн collection гаргал. Бас загварлуу зүтгүүлж байгаа тийм. Тэгэл fashion тал руугаа тийм fashion тал руугаа бас fashion байгаа тэгэл нэгэн төс альбом гаргасных яг нөгөө коронавирус ч юм болоо цомгийн нээлт мэйлт гэж хийж таагүй. Тэгээ ингээд яг нэг тийм гацалтай байдалтай яг миний нөгөө бизнесийн салбарууд ч одоо л хаалттай. Тэгээ манай муу идэг нээчээсээ яа гэж. Амрачаас нэг дагаал бас ингээд дээртэй хамтарч илүү. Хинтээ хамтарч аа? Дээр гээд нэг брэнд идэг үстэй. Тий.
Тэр болохоор илүү брэнд ambassador талаасаа л өмнө хамтарсан. Тэ. Тэгээ одоо болохоор яг тий гаргаж үзээд тэгээд тийм ер нь бол цамхтал зориулж тиймэрхүү л мерч гаргаж үзсэн. Nice. Сонирхолтой л юм лээ. Зөв. Өөр сонир сайхан. Ирээдүйд одоо юу хийхээр төлөвлөж байна? Ойрын хугацаанд төлөвлөж байгаа ажлууд юу байна? Уран бүтээл тал дээр болон хувийн амьдрал дээр хувийн амьдрал дээр. За ойрын хугацаанд гэвэл би бас зарим пэйж дээр бичсэн. Тэгээд нэг 50-ны лейбл байгаа. Бас яг том лейблийн нууцлж. Тэгээд тэрний яг охин одоо яг лейбл нь бол On Studio гэх 50-ны одоо яг топ 3 лейблийн нэг team лейбл байгаа. Тэднийхтэй хамтраад сая нэг уран бүтээл хийсэн. Тэгээд одоогоор яг 7 сарын сүүлээр юм 8 сарын ихээр яг аудио хэлбэрээр цацагдаж байгаа. Тэгээд бас нөгөө нэг яг лейблүүд чинь яг нөгөө гэрээ мэрэгийн урьдчилж хийж микстэй нэг гэрээний төвшөнд л явж байгаа. Дуу нь бол бэлэмэлцэн. Тэгээд тэр нөгөө нэг дууг ерөнхийдөө тэндээс нэлээд танигдсан инди рок, инди фолк чиглэлийн нэг тийм хамтлаг яг CD гаргаж байгаа юм лээ одоо. Тэгээд тэдний яг нөгөө нэг sample CD одоо bonus track ч юм уу тиймэрхүү байдлаар партнер игээд цацах зүрэг music promotion талаасаа тэгж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд бас 50-андаа ернээс таниулах зорилготой л тийм юм биш үү? Лейблийн CD тий. Тийм. Лейблийн альбом гэсэн үг тиймэрхүү юм байна. Nice. Тийм цаашдаа бол бас яг мундаг үстэй тий. Ажиллах. Тийм. Хамтарч ажиллах хэсэг тал дээр бас ингээд цаашдаа negotiate хийгдээд л яваад тий. Тэгээд өөр бол одоо яг тийм 50 ер нь бол корона байхгүй бол 50 нар үржичээд сэгдэх яг хөгжмөнтэй холбоотой ажлууд нэлээд байгаа л. Гацчаал. Харин тийм ээ. Нэг явуучвал угаас тэгээд хизээч намайг чартер 50-наас аваа үлээ тэгэл. Тийм. Бас асуудалтай болохгүй тий. Тийм шүү дээ. Онлайнаар бас явах ажил. Шууд нислэг байхгүй болохоор айгүй хэцүү. Тийм тиймэрхүү гадны бас лейблтэй холбогдчиход ерөөхдөө бас гоё л юм. Нэг алхам урагшилж гин гэж үзэж болно шүү дээ нэгсэн даа. Мань хоёр ч бас гадны лейбл гэж явах уу? Тий. Мань хоёр ч бас гадны лейбл гэж явна сте Америкээс. Танаас чинь Chicago-гийн лейбл л байгаа. Тийм шүү дээ. Overseas юм чин дээ угаасаа. Амьдэрдэг хүмүүс үлээ. Ер нь л тийм шүү дээ. Тий. Цагтаа Монголын хот нь артист нэлээ гэж. Одоо гадных болж тээ. Тэгээд бас нэлээх нэг яг түрүүлсэн нэлээх unreleased номууд байгаа. Тэгээд одоо маргааш ч гэсэн бас видеоны хүмүүнтэй уулзгаал. Биш хоёулаа тэр гоё видеогоо. Өмнө ер нь арай муухай тийм хаамбал амьдэрдэг гэсэн санагдаад байгаа. Ер нь ингээ нэг юм амар ингээл дан хоббирол тэгэл хөрвөл тэрлээ зөрөхгүй бол тэрлээс ч юм уу тийм миний өөрийн хандлага нь өөрөө яг нөгөө full time яг өмнөх гэж чи одоо өөрөө санхүүгийн мэрэгчлээ хайцсан өмнөх аль хэзээний хайж маяг шийдсэн байднаас сэтгэлдээ яг шийдсэн байх гэсэн үг шүү дээ тийм X-ийн талаар ярьж байгаа шиг сонсогчтой санхүүгийн мэрэгчлэрээ яг full time ажилладаг байсан тэгээд ингээд хоббигоор л нэг жилдээ ганц хоёр ч юм уу ингэж л гаргадаг байсан уран бүтээл. Тэгээ одоо бол нэлээд цугларцсан. Тэгээд бас чадвал ихэнх нь ер нь видеотой зацхаар тийм дуунууд байгаа. Тэгээд чадвал бүр дахиад EP-ч бас гаргах бодолтой байна. Nice. Одоо л зэтгүүлсэн шиг зэтгүүлж байгаа юм байна шүү дээ. Одоо яг зэтгүүлсэн шиг зэтгүүлж байгаа. Нэг юм дүлийн имэжлээд Ямар ч байсан тэгэл одоо ойрын хугацаанд бол Амрагийн уран бүтээлээр бол тасралтгүй л байх юм байна. Интернет орчин байна тийм тий. Ер нь бол ер нь бол тийм гэх гэж л зориод байна. Тэгээ бас Instagram бидний ертөнцийн чинь бас их чухал юм байдığım байна. Тэр мэдээж танилцаад бас байдığım promotion хийх Монголд тэг өмнө чинь би үснэ 200 хэдэн хүнтэй ингээл байждаг шүү дээ. Тийм үү.
бас яг ингээд мэдгүй, би ерөөсөө- followers ихсэрцмас music юу promote хийх боломж өстэй байна. Тэнд чинь ямар яг одоогоор бол ямар label энэ төр тариалагч байгаа шүү дээ. Өөрөө өөрийнхөө бүх юм болж Independent шүү дээ. Яг хүмүүс харахаар нэг амар эго мегото бач гэж харагддаг л байна. Өөс тэгжиж хөгжим явдгийг ер нь саяхнаас ухаарсан. Тийм шүү дээ. Зарим нэг зүйлсийг өөрийн гэсэн нэг юм өнгө төрхтэй нэг юм зан характер байж ээж тэр чинь урлагаа хийн шүү дээ өөрийн гэсэн одоо тий. Тэгэхгүй ингээд заавал ингээд олны ингээд таашаалд нийцэх гээд байх юм бол тэр чинь тэгэл улам л хайрцагт ороод яг өөрийнхоороо л байх хэрэгтэй тэгэл өөрийнхоороо байгаараа яг эмэгтэй артистууд ялангуяа тий бас ингээд жоохон өөрийнхоороо байх га тэгэнгუთ бас ингээд шүүмжлэх гээд ингээд бити бас тий сэтгүүлээрээ тий. За ойлголоо. Харин тэгэхээр хичээндээ одоо гин таа мөнгө зэн хараа өөрчлөгчгүй лаа гэж. Мөнгө намайг ихээр тэгээ мэдгүй за тоглосон яа хүмүүс мөнгө хүчтэй шүү. Тий. Мөнгө гэтээ ингэдэг гэж байгаа ш нь хүмүүс ингэдэг чи манай тэр ууг нь айгуу дайцгүй юм бийсэн. Тэг мөнгө хараад тийм болцсон ингээд тэгдэг штэ. Би бол тэр нэгтгэдэг ш. Тэр бол ингээд мөнгө зүгээр ингээд доторх хүн гаргаж ирсэн. Гэтэ тийм байсан ч юм бэлээ яаж бодлоо штэ. Тийм баймар тий. Доторх хүнийг ингээд зүгээр гаргаж ирээд тохиолдол болгон янз бүр байдаг. Ямар Тэгтээ яг наадах чинь би эсрэгээр нэг үгүй яг тийм ааш юм уу хэ. За амра одоо ингээд нэг ийм бас болж байгаа юм ингээд манай нөө подкастын нэг сүүлийн нэг ийм болон байгаа. Тий. Чи ингээд ямар нэг ингээд хин нэгэнд ярьж байгаагүй ямар ч нэвтрүүлгэнд болон нэг хүмүүст бас ярьж байгаагүй нэг гой түүхээ ярьдیں۔ Нэг яригдж байгаагүй stories тий яригдж байгаагүй тий. Тэгээд тэр нь чиний ямар нэг юм гайхалтай мэдрэмж одоо мэдэрсэн тим байж болно, айдастай зүйл байж болно тий. Паян байж болно. Тий, одоо янз бүрийн хөвгөлтэй түүх байж болно тий. Тэгээ юм ойлгосон сургамжтай түүх бас байж болно тий. Тэгээд ямар ч нэг тийм яригдж байгаагүй амьдралынхаа нэг түүхээс яриач. Нэг л түүх юм уу тий. За 2-3-ыг ярьчихгүй дөө. Олон байвал яг. Яар бүгдийн яар бүгдийн сайхан. Би нэг өмнө нэг тиймэрхүү булан байдгийг харцаад ингээ бүр бичсэн юм аа харж бодлоо. Nice тий. Бараг ном бэлтсэн байгаа гэж мэгээ тий түүхээрээ. Зүгээр хөгжилтэй талаас нь гэвэл багада айгүй тийм нэг видео гейм тоглох дуртай хөгжсөн. Ямар тоглоом тоглох вэ? Тэгэл яг анхандаа л Counter Strike-аас эхэлсэн. Юу тий. Зөв дахраар гүйждэг байсан юм шүү. 7-тоо дэчлээ. Дахраар голоор орж ирж байна. Миний технэлээс ааж хотлоо. Тэр ер нь бол айгүй тийм нэг ахтай дээрээ тэгээд манай ах ч дуртай байсан мэдхгүй тухайн үед нь тэрэнд нь инфлюенс толцсон ч байсан юм уу. Тэгээд тухайн үед Counter Enter гэж хэлж яддаг шүү. Counter тий. Тэгэл контр ч юм биш ч нөө ангийнхаа хүүхдүүдтэй ингээд бооцоотой контртч монтртой. Тэгэл 1000 төгрөг мөргөр. 1.6. 1000 төгрөгөөр тэгсэн амар хогийн энтэй чангаан цумангац тийм. Apple candy vended. Apple candy тий. Гой дорсон зэрэгчтэй. Чангаан заа бол сайн хайрлж идэнэ. Тэгээд контр тоглолтог байжгаад Warcraft руу ороод Юу зөө тоглоомч хүн байдаг. Тэгээ яг нэг тэгтээ нэг Dota-гаар нэг Warcraft нэг хөгжүүлдэг юм аа. War нь тий. Геймерүүд мэдчихсэн. Гэтэ би мэдгүй л тэгтээ мэдгүй заримынх нь нэрийг санахгүй Rama гэж тоглоом байдаг. Ер нь л тоглоомч байсан юм байна тий. Тийм Medal of Honor манер тий. Тэгээд тоглоомч байжгаад яг нэг өсвөр наснаасаа илүү жоохон эмгтээлэг болсон юм аа. Sims тоглолдог л. Гэтэ ер нь тоглол их муухай донтож тоглоно. Одоо буц тоглоод стрим хийгээч. Тий. Тий, одоо хүмүүс чи стрим хийгээд байна шүү дээ.
нэ тоглоом тоглож Нөгөө шууд дамжуулж тэрнгээрээ мөнгө олж болоо. Тайваны Fable Mable ярьжсэн аа тэр нь корона хийжээш дуусах гэдэг геймер болж үлдсэн. Гэтэ яг хөтэ хагас цагаар хийж болно шүү дээ. Болоод үзэхгүй юу. Minecraft тоглож үзүүлээ. Тэр гэхдээ амар consistency шаардах ахгүй тэгэл өдөрс нөгөө тэрс тоглоод бичээ суучих чи бас амар хөдөлмөр өстэй. Тэгж чад яг тэгээд яасан. Яг гой сургамжтай story сургамжтай ч гэжтэй зүгээр нэг юм юу л ярьдөө. Нэг удаа нөгөө найзтайгаа хойлохноо Таиланд явчихсан юм. Тэгээ уг нь гуруулаа мруулаа явж байгаа. Тэгэл бас тухайн энэ ажлын жилд нэг 14 хоног манайх амардаг штеп. Тэгээд тэрднэр нь ингээд зөрж мөрөө тэгээ яг нэгхэн найзтайгаа цэнгэлгээ нэг найзтайгаа явахаар болоод тэгээд Krabi гээд Таиландын тийм арал биш одоо яг нэлийн өмнөд хэсгийнхэн тийм их газрын айланд руу явсан. Тэгээд тийшээ очичоод нэг удаа нэг хайдаг штэ тухайн тэр нэг яг Krabi руу явчихна гэж төлөвлөөгүй байсан юм аа. Нэг өөр жишээж байгаа бороо мороноос болоод тийш явахарчлаа. Тэгээд би өөрөө айгуу тийм risky юм дуртай. Яг зүрэг аялал маяллын үеэр яг бүр том шийдвэрүүд төр нэг тийм риск гаргах дуртай юм шиг л дээ. Тэгээд хоёулаа нэг юм Princess Lagoon гэдэг нэг тийм лагуунууд юм байна. Тийш явъя гэх найстаа. Тэгээ нэлээ нэг 5 авын үед тэрийг харсан юм аа. Тэгээд хамтдаа Смайнаас ер нь тэр лагуун чи ингээ ер нь нэг юм хавцал шиг юм руу орно шүү дээ доошоо. Тийм юм биш үү? Орой болчих юм шүү гэл тэгэл за зүгээрээ хоёлаа яв юм аа гэл. Тэгээ зүгээр юм юм углааш муглааштай явчихсан байхгүй. Тэгсэн чинь яг Princess Lagoon гэж заацсан. Тэгээд тийшээ ингээл авиралсан чинь бараг л мэдгүй би бараг худалчуунд бараг километр газар ингээ өгсөөд авирцсан за. Гэтэ тэрний хам бэлэн олстой л эсэл та. Гэтэ ингээд амар юм мади бүр юм улаан шавар гэдэг шүү дээ. Тийм улаан шавартай амар ингээ углааш муглааш бараг бикинитэй тэр чигээрээ зүгээр ингээ амар намхан газаргаа бодцсон. Тэгээ нэг талд нь очисноо за яад нэгэнт явчих гээд тэгээ ингээ бүр амар дээшээ өгсөөд бүр өхөн алдад тэгээд бүр доор ингээ амар гоо цэнхэр өнгөтэй тийм лагуун харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг харцгаарч бүр шунаад за ерөөсөө буугаад очие гээд тэгээд дахиад за буухан жаахан мэдээж хялбар тэгээ буугаад атсан чи бүр амар гоё юм диважин шиг санагдсан. Тэр гэхдээ нэлээд өндөр би одоо тэрийн бас гүйлтэл гарч ирэх л та. Амар өндөр юм хавцал руу авираад буугаад гэтээ гол нь юм нөгөө мэржлийн хувцсгүй. Тэгээ буучаад тэндээ бас октод л осон хитэн биенийхээ зургийг аваад зураг мураг аваад гинт бүр амар харанхуу тэр чинь амар юм агуу шиг юм дотор юм чинь. Гинт бүр амар харанхуу болоо тэгээд за гэлц гараа гээ тэгээд дээшээ гарах чах тэгээ бүр өөрийгөө бараг л өгчээ гэж бодсон. Тэгээ бүр амар цоцсон нөгөө нэгэнт ингээ гарчаад доорохтой нэг мэдрэг байснаа буцаад дээшлэх гэсэн чи бүр ямар ч хийж байгаа хэрэг. Тэгээ бүр нөгөө нэг харанхууч бодлооч нэг л осмос нь олдохгүй осноос зөвдөнгөт нөгөө углааш нь бүр улам халтарч малтраад тэгээ бүр зовж гарч ирсэн чинь гадаа нь яг тэр Princess Lagoon-ийн цаахан нэг юм мэрэгжлийн уцгүй нэг гарахыг хориглоно гэх юм биччихлээсээ зүгээр монголчлаад хоёр гар зүгээр углааштай тэгээ орцгоо тэр бол гэхдээ яг тэр доор очсон мэдрэмж боллоо ингээд амьдрал байд юм байна. Зураг байгаа өстэй тий. Гоё үзэсгэлэнтэй өстэй. Оо амьдрал гэдэг чи юм шүү дээ. Зураг нь байгаа. Төрсөн. Зураг нь байгаа мó? Зураг нь байгаа. Зураг нь байгаа. Гэхдээ яг одоо та хоёрлоо дараа нь явуулвал уу? Тий. Яг оо. Тийм зураг Instagram дээр ч юм байдаг үү? Амар Instagram дээр байхгүй вичтэй. Олон Instagram ямар тусдагсан байж. Тэгэл тэг зураг болоо нэг амар ингээ улаагаад нөгөө ингээ гүйж мөхөр нүүр нэг ингээ нэг юм сонирн болчихдээ шүү дээ. Дасгал хийгээд. Тийм болцсон. Тэг тэгснээ нэг юм стил нэг юм Instagram-ын төлөө пост орж байгаа хүний цуглаад. Тэр нэг тийм гоё дурсан жаа да. Nice. Тэгээд тийм амар тийм. Нэг тийм миний дурсамжинд нэг тийм ханахгүй байгаа царай гаргаад.
Ханахгүй ч яах вэ? Өөр дурсамж хүлээсэн Өөр гоё түүх байна уу? Тэг. Чи өөрөө 2 3-ыг яриа. Өөр яасан. Харин хоёрын ярьслаас за 3 дахь нь одоо юу гэж болох вэ? 3 дахь сториг нь жич Шикагод ч ярьж яадаг ч. Нэг стори орж ирсэн чинь нэг ярьж боломгүй ч өшгөлөөслөө гэж. Болохгүй шүү. Болохгүй шүү. Нэг удаа илээ яваад аа гэж. Илээ өстө гоё. Наа чи боловч байна. Ойлгочлоо баа гинэ. Чикагод ирсэн бүү яриг. Айгуу гоё өсөө. Би Шикагод очсон штэ өвн. Би ч гинт Америкаар аялдаг штэ. Гинт илээ явал сан яваад штэ. Гинт санавсаргаа. Илээ явсан сайн явсан. Тэгээ Шикагоор бол амар гоё явцсан шнэ. Сургуулийн хөтөлбөрөөр амар өнгөө тэтгэлэг аваа. Гэмийн жоохон толгойтой. Лексигээс орчих юм байна. Амар юм нэг self centered хүмбэ хүмүүс өгдөг. Гэтэ тэгэл яахтай юм. Чи хүмүүсийн бодлоос хэр их айдаг вэ ер нь? Хүмүүсийн бодлоос хэр их айдаг вэ? Хүмүүсийн бодлоос гадаад очихоор уг нь гайг болчтой шүү дээ. Монголд хараагаад. Тэнгүүт нэг юм айгүй хэцүү болд юм аа. Тэгэх айхан чаашаа зүгээр яг юм зүгээр бүр маст бас нэг юм буруу ойлголт өгөөд ч юм уу тийм нэг юм хэрэгтэй хэрэггүй юм дээр нэг илүү дутуу юм ярьж авч байгаа тэрнээсээ болоод нэг ингээд тийм байдалтай орохыг хүсэхгүй зүгээр ингээд хүрээллийн гэж бодож байгаа хүмүүс юу гэж бодох юм тэр нь бол ер нь нэг хамаагүй л дээ зүгээр л тийм нэг бүр нэг буруу ч юм уу illegal ч юм уу нэг тийм утга учиргүй юм нэг кул харагдах гал тийм нэг тиймэрхүү юм ярьж байгаа дараа нэг ингээд тийм асуудалтай бол орохыг хүсдэг. Тэгснээс бол нэг тийм амар хүмүүсийн бодол. Яг ойр дотныхоо хүмүүсийг бол айгүй care хийсэн магасаал тэр хүмүүстэй ингээд зөв ойлгогдъё, зөв харилцаатай бай гэж хүсэн шүү дээ. Тийм яг надад илүү matter гэдэг хүмүүсийн хал бодолд илүү анхаардаг та. Тэгснээс бол нэг хамаагүй гэж бодвол тэгэл хамаагүй л гэж. Ер нь хааныхаа Монголд нөгөө нэг цөөхүлээ болохоор хов жимний асуудал арай их байдаг те би нэгэ мэддэг нь их болохоор тийм болохоор л ер нь жоохон тийм юм хайрцаг нь жоох орчдөг юм шиг санагдсан шүү дээ сүулт бодох нэ гэдэг шиг те олуулаа байсан бол ч юм уу тийм хов жимний асуудал арай багасчих юм бол бас арай нэг хүмүүс тийм их амар санаа зов хин хаана галзуур чинь угаасаа шал сонирм биш те тоохоо очих хэл та амар жижиг хэдхэн хөрөөлөл ингээ хооронд байдаг юм шиг нэг тийм эдэрстэй яах те За ямар ч байсан гой юм ярьлаа тий. Ярьж шүү бас ярьлаа тэгээд ямар ч байсан энэ удаагийн дугаар бол ингээд жаргах гэж байна. Тэгээ бид нар ер нь дугаарынхаа сүүлийн хэсгийг зочиндоо дандаа үлдээдэг. Тий чи ярмаар байгаа юм байл яриа. Тий. Тий яриараа. Би сая нэг бусдын нэг юм ярьж байгаа марцлаа. За sorry. Тийм бусдын ер нь үзэл бодлоос ангид нөгөө нэг тийм сэтгэх гэж тэр нь л ер нь хамгийн их цаг зарцуулж байна да тийм. Тэгээд сүүлийн үед ер нь ухаарад байгаа юм хэм бол ер нь миний бодлоор пандемик бол намайг ер нь жоохон юм depression чишээ. Тийм амар өнгөц тийм depression дээрээ оруулсан юм шиг байлээ. Мэргэжлийн хүмүүстэй яриад тахтан тэгээ одоо бүр амар та. Тэгээд ер нь бол хүний ер нь хамгийн гол зүйл бол ер нь ингээд тарих толгой юм биш үү те сэтгэл зүй mental health юм биш үү гэдгийг өөрөө биеэр айгүй ойлгоод тэгээ би ч нэг 20 онд ер нь юмд айгүй өндөр хүлээлт тавьсан айгүй хэцүү шүү дээ. Тэгээ 20 онд нэг айгүй төгсөлт болно ингээд малгай шидэн мэднэг амар тийм хүлээлттэй байсан диплома бич бүр ингээд шуудан муудангаар аваад ун хумгүй ингээд нэг чартерт багтаал азар багтаалтай ингээд биш азар чистэй баг сар ингээд мэйл бичсэн юм л та ингээд намайг тэгээд ирж мэрэл тэгээд нөгөө нэг тэр мэрчин хүртэл амар хүлээлттэй байсан юм чи нөлөөлөөд
Тэгэл 50% одоо жишээ нь ингээл дураараа ирж чичинч гэж бодсон юм уу тэг хөгжмийн ажил хийгээд энэ бүх юм гацалтанд ороод тэгэл ер нь айгүй сэтгэл одоо санаа стрессэнд айгүй хорсон байсан. Тэгээд тэрнээс олон хүн гэсэн баха. хамгийн их ойлгосон юм гэх юм бол ер нь л залуучтай үеийнхэндээ хэлэхэд сэтгэл зүйдээ анхаараарай. Тэгээ ер нь нэг л болохгүй юм шиг санагдчихвэл ер нь л болохгүй болцсны шинж юм байлээ. Тэгээд зөвхөн найз нөхөд гэр ойр дотны хондоо тэрийг гаргаад авах биш ингээд мэржлийн үнээс зөвлөгөө авдаг байгаарэ. Бодлоо сэтгэл зүй чинь тийм бодлоо зэгцлээд ментал хэлт чинь ингээд хэр эрүүл уцсмаа дагаад бүх биеийн физикл бүх юм чинь эрүүл байдаг. Ер нь тэрнээс хулаал ингээд хавдармаад ч юм уу те. За зарим нэг юм нөгөө удамшлын байгууллагатай гэхдээ ер нь л дээлэх тохиолдолд ингээд өвчнүүд чинь сэтгэл зүй стресстэй тэрнтэй холбоотой юм лээ. Тэгээд тэр талаар бас ингээд дууныхаа өгнүүдэд шингээх гэж үзэж байгаа. Тэгээд цаашдын уран бүтээл дээр тэр талаар илэрхийлэх Монгол тэгээд яг хангалттай энэ талаар яригддаггүй юм шиг санагддаг. Үнэн. Тэгээд 3 хүний 2 сэтгцийн өөрчлөлттэй энэ төр гэсэн зүгээр рафт юм статистик хүртэл байд юм байл шүү дээ. 3 хүний 2 нь. За. Чи өөр мэрэгчлийн үнд хандсан гэдэг өөр эхлэл төгсгөлд нэг хисаа өгөөд дууслаа да. Хоёулангийн бас амар хийж дээ ёо бүр. За. Чатгаараа тэр ингээд юм үеийнхэндээ л ядаж те. Гэтэ өнөө тийм. Ядаж ингээд тэр талаас зөв ойлголт өгөөд, үлгэр дуурайл өгөөд тийм одоо experience гэж яванд чи ганцаараа биш шүү гэсэн талаас ер нь тийм тэр топикоор ер нь айгүй уран бүтээл хийж. Бид хоёроос хоёулаа биш гуруулаа л юм байна те. Тийм амар те. За. Өөрөний хоёрын зөвхөн бид гурав биш өөр гурав. Дагасан. Сонирхолтой яриа өрнөөсөнд баярлаа. Тэгээд бас цаг заваа гаргаад энэ орой бас битэртэй ярилцсанд маш их баярлаа. Тий. Цааш гоё яриа өрнөөс амжилтсэ тий. 1:50 болж шүү гэсэн. За. Тэгээ цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Тэгээд дараа жил ч юм уу хэсэг байж байгаа дахиад зочноор ороорой. Дахиад гоё юм яриарай. Тий. Дараагийн подкаст дээр иргэн уулзтлаа. Түр баяртай амраа. За. Хайрын уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Нийгмээс ангиддаг агуугаа сонирхолтой подкастт өөрсөнд баярлалаа. За бай. Dig with Zangitar. Dol Aro. Dig with Zangitar. Yeah. Dig with Zangitar.